зочноо танилцуулъя. Тэгээ өнөөдрийн хувьд бол бид нар дээр маш гоё зочин ирсэн байгаа. Тэгээ Мисс Азаяга студид дээр урьж байна. За сайн байна уу. За баяр хүргэе. Яа гэртээ оршигоор одоо хилээд хэрэггүй л гэдэг. Гэртээ л орж ирж байгаа зү. Зя. Сайн явж ирсэн үү? Сайн явж ирлээ. Сайн суцгааж юу? Оо сайн ажиллаа. Хүлээл байжлаа. Тэнцээний үзэл дэмжээж байжлаа. Ястай баярлалаа. За тэгээ юуны өмнө Азаяд бас амжилттай яваад ирсэнд нь бол баяр хүргэе. Баярлалаа. За тэгээ тэмцээнд орохоос өмнө бол бас манад орж ирээд те амжилт үзүүлээд бүгдээр бас буцаж орж ирья гэдэг амлалт өгчээсэн. Тэгээ хүссэн байлээ. За тэгээд Miss Grand International All Stars орсон те энэ тэмцээнд. За тэгээ оролцсон нийт бас туршлагаас бас бидэнд хуваалцвал те. За ямар ч тач үнэхээр гоё тэмцээнд ороод ирлээ. Тэгээд тасархаа охтууд байдаг юм байна. Тэгээд хамгийн гол нь үнэхээр бүгдээрээ маш сайн бэлдсэн байна. Би тэрэн дээр л үнэхээр маш их гайхсан. Юу гэхээр одоо чинь ингээд өмнө том тэмцээнүүдэд орж яхад те сайн оролцогч нар, бэлдсэн оролцогч нар байдаг. Тэр нь одоо яг нэг гарын 10 ороонд багтгаарч байдаг юм уу те ялгардаг. Тэгэнгүүт энэ удаад охтууд бол ер нь жигт бүгдээрээ маш сайн бэлдсэн байсан. Би одоо жишээ нь өөрөө ч гэсэн хувцас сунаар те ер нь бүх тал дээр аягүй сайн бэлдэж оролцохыг хичээсэн. Тэгээд тэргээрээ маш их ялгарах байх гэж бодож исэн. Тэгэхэд охтууд бүгдээрээ л үнэхээр сайн бэлдсэн байсан. Тэгээс нөө All Stars гэж байгаа учраас утгаараа ч гэсэн те маш олон одууд том мисүүд ирсэн. Тэгээд эдгээр мисүүдийн хажууд бас манай Азай бол маш мундаг байсан. Тэгээ би үдсэн харсан. Тэгээд яалчгүй манай Монгол эмэгтэй хаанч утсан гайхагдахаар юм а гэж бодож байсан. Тэгээд яалчгүй бас дахиад баяр хүргэе надад бол тэгэхээр ийм гоё амжилт үзүүлээд ирж байгаа. Тэгээд дараагийнх нь амжилт нь ч гэсэн бас хүлээгдэж байгаа одоо ингээд. За тэгээд энэ удаагийн тэмцээний өмнөх тэмцээнүүдээс ер нь юугаараа илүү бас давуу байв те бас ялгаануудын хувьд зэрүүл. Үнэхээр world class одоо зохион байгуулалттай тэмцээн болсон. Би өмнөөс хэлжсэн те нөгөө энэ Нават гээд одоо энэ Миссийн тэмцээний зохион байгуулагч одоо манай президент ерөнхийлөгч бол ер нь бол одоо энэ Миссийн тэмцээнийг одоо атгах байгаа юм байхгүй юу. Тэгээд дэлхийн том тэмцээнүүдийг зохион байгуулаас өнгөрсөн жил Miss Universe-ийг зохион байгуулсан. Тэгээд Miss Universe-ийг зохион байгуулад бас бөө нөгөө сенсац гарсан шүү дээ. Яг тэр нэг охиныг тэнэг гэж хэлсэн гэд гарсан байхгүй юу. Өөрөө бол тэгж хэлээгүйгээд тэгээ тэрнээс болоод бөөн сенсац болоод тэгээ тэр охин тэгтээ төрүүлсэн. Тэгээд Нават болохоор за би ер нь бол ингэж зохион байгуулдаг. Тэгээд миний зохион байгуулалт бол илүү байх хэвээр. Тийм учраас одоо дэлхийн хамгийн шилдэг тэмцээнийг зохион байгуулна гэд энэ All Star-ыг зохион байгуулж байгаа. Тэгээд өөрөө ч гэсэн шилдэгүүдийг бас урьж оруулсан байлээ. Тэгээд энэ зохион байгуулалтын хувьд бол нэр үнэхээр класс зохион байгуулалттай байсан. Яг зохион байгуулагч нар нь юу хийхээ, яаж хийхээ бүгдийг нь сайн мэддэг. Тайзан дээр чинь бид нарыг ерөөсөө сул зогсоодгүй те. Тайзан дээр бэлдэх болгонд ингээд бүх юмыг нь бэлдээд өгчдөг. Бараг ингэж хөдлөн, ингэж миллиметр яана гэдгийг нь хүртэл бэлдэж өгдөг те. Тэгэл одоо тайз арчаал жишээ нь өмнө тэмцээнд орж явахд ерөөсөө би тийм харж байгааг байхгүй юу. Тэгэнгүүт л ингээд минут тутам тайз арчаал. Бүгдээр ингээд гараа зогслоо. За тэгэнгүүт за хэсэг завсарлаарай, биес бол тавьж агаарай гээл тэгэнгүүт л 10 хэдэн хүн гарч ирэл бүгд тайз цэвэрлээл ингээл бүх юм цэвэрлээл тэгж идэг. Ер нь л үнэхээр гайхалтай зохион байгуулалттай байлаа. Тэгээд охтуудыгаа би бас үнэхээр магтмаар байна. Маш сайн бэлдсэн гэдэг маань одоо жишээ нь ингээд бид нар ингээд миссүүдтэй бэлэг өгдөг байхгүй юу? Би тэгээд Монголынхаа үндэсний брэнд, ялгуун брэндтэй хамтраад тэгээд бүх миссүүдтэй зохион байгуулагч нартаа тэгээд энэ нөгөө миссийн тэмцээний шүтэн бишрэгчд бүгдэнд нь ингээд бэлэг бэлдээд очсон. Тэгээд би бас аягүй сайн бэлтлээ те өөрийгөө бодчихсон байхгүй юу? Тэгсэн чинь Вьетнамын мисс жишээ нь бүх охтуудад брендинг арьсан цөх бэлгэлсэн. Тэгээд нэг их биш хүссэн хэмжээгээр аав гэдэг чинь. Яг спонсор уу? 7-8-ыг аваад тэгэл нэг өдөр байж ангууд маргааш нь би өнөөдөр та нарт дахиад бэлгэхтэй бэлтгэлийн доор том зааланд лээж агаарай гингүүд амар том тайз майз засцсан. Тэгээд дотор хувцсны коллекцуудыг төрлөөр нь бэлгэлээл. Бүр үнэхээр тэр Вьетнамын мис жишээ нь 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй очсон. Өөх за үнэхээр амар. Тэгээд баг нь одоо жишээ нэг зөвхөн үс мейкапаар зогсохгүй байгаа байхгүй юу. Урьдчилсан шалгаруултан дээр ингээд гоёлын даашинсны шалгаруулт байхад тэрний ард нь ингээд нэг юм 3 ширхэг юм ингээд
бид нэр дэлгэцэн дээр харж ангууд 3 ирвэхээ яадсан байхгүй юу. Тэгээ би тэрийг нь болохоор AI-аар ч юм уу хийгээд байгаа юм болоо гэж бодсон юм. Тэгсэн чинь тайзан дээр 3 дрон ирвэхээ нисгээд байсан юм бэлээ. Тэгээ тэр нь яг харахаар бүр ийм том дунд жижиг гэд 3 ирвэхээ. Тэр 3-ыг нисгэхэд л 3 хүн авчирсан байгаа байхгүй юу. Үнэхээр бэлтгэл бол тулцсан. Би бол хизээч юм бэлтгэлтэй огтоо дахиж харахгүй байх гэж бодож байгаа. Тийм байна. Одоо үүнээс цааш ер нь бараг чангарж гин гэж үзэх юм шүү те. Ер нь бараг бүх мисийн тэмцээн. Харин тийм. Ер нь бол мисийн тэмцээний яг энүүхэндээ гэж хэлэхэд бол нэр хүнд бас нэлээд унжижсэн. Яа тэгэхээр одоо би өөрөө бас мисийн тэмцээний шүтэмшигч гэдээ ярьжсэн шүү дээ. Тэгээд тэрний шалтгаан нь болохоор яг ингээд өөрчлөгдөхгүйгээр олон жил яваад байсан гэх юм уу. Яг л нэг юма бариад те. Яг л ингэж шалгаруулдаг гэх бүх юм явж исэн. Тийм. Тэгэнгүүт ингээд сая All Star болохоор ингээд маш олон шинжилгээг одоо бий болгосон гэх юм уу. Тэгэл шууд тайзан дээр будаг арилгадаг ч гэдэг юм уу те. Эсвэл шүүгчт нь шууд лайваар оноогоо өгдөг гэдэг ч юм уу те. Тэрийг бол ингээ халдсан байсан байхгүй. Дээр үед Miss World, Miss Universe тэгж оноо өгч явдаг байсан. Тэгээ тэрийгээ бүр халаад хин ямар оноо авч шилдэгт орж байгааг инж мэддэггүй байсан. Тэгэнгүүт тэрийг халангуутлаа яг тайзан дээр урьдчилан шалгаруулж тэр финалч дээр шууд оноогоо өгөө тэгээд явдаг тийм тэмцээн болсон. Тэр энэ удаагийн тэмцээн маань ялч зүгээр цоо шинэ стандартыг тавиад өгчөж байгаа. Тэгээ дараа энийгээ дараа дараагийн тэмцээнүүдсэн энэтэй адилхан бүр энээс ч илүү болоод явах боломжтой болоод эхэлж байгаа юм байна шүү дээ. Тийм. Тэгээ тэр ч утгаараа бас ингээд маш олон бизнес сонирхчдын анхаарлыг бол татчихжээ л те. Би ингэж их анхааралтай байдаг юу бол хараагүй. Бид нар ингээл буудлаасаа буугаал ирэнгүүт лоббигоор дүүр мисийн тэмцээний шүтэмшигч нар бүгдээрээ камер гэрэл ингээл баах юмаа барьчихсан. Ганц ярилцлага авчий гээд ганц бэлэг өгчий, ганц зураг даруулчий тгий ингээ гэл бүр яг супер одод шиг л байсан. Яалч аргагүй л ахaltaа. Энэ би зүг санаж байгаа бол те All Star тэгээ Global Universe гэдэг 3 том тэмцээн байгаа. 5 том тэмцээн байгаа. Тийм 5 том тэмцээн байгаа тий. Тэр 5-д оролцож исэн охтууд орж байгаа. Тийм тэргээрээ онцлогтой. Тэндээс шалгараад ер нь тэр тэмцээнүүдэд ороод тэндээс сайн байсан, гоё байсан гэснээр л ер нь дуудаж өөрж авчирсан байгаа. Урилгаарч орж байгаа. Тэгээд би бас боддог байхгүй юу? Ер нь ингээд одоо жишээ нь тэмцээнд ороод те өөрийнхөө чансааг те ямар амжилт гаргаж чадхаа мэдээд тэрэндээ хүрч чадаагүй охтууд бас байсан байх гэж би ер нь дүгнэж байгаа. Тийм. Тэгээд би илүү их одоо нөөц болцоотой байсан те эсвэл би илүү амжилт үзүүлж чадах байхад би одоо тэрийг харуулж чадсангүй ч гэдэг юм уу. Тийм учраас All Star дээр би бүхнээ харуулнаа гэж л ирсэн охтууд байх шиг надад болсон. Шартай, хортой. Жинхэнэ би хинбэгээ харуулахаар ирсэн те. Тийм байна. Би манай Азаа юм бас нэмээд бас энэ том тэмцээнд ороод ийм өндөр стандарттай тэмцээнд орж байгаад Best Runaway Challenge эзэн болсон. Тэгсээ. За энд нь бас дахин баяр хүргэе. Баярлалаа. Хэр гоё харагдажсэн. Тэгээд тухайн үеийнхаа гоё сэтгэлдээ суулцаж. Тэмцээнд болохоор яг нөгөө үндсэн ууг нь 3 шалгаруултайсан байхгүй юу? Avias, фото, тэгээ runway гэд 3 байсан. Тэгээ би энэ 3-аас авиасан дээр л үнэхээр их найдлага тавьжсэн. Тэгээ авиас гэж ярьжсэн тий. Мэргэжлийн онцлог гэл тий. Тэгээд ер нь өмнө мисийн тэмцээнүүдэд орж байхад яг энэ дуурийн дууд болдог хүн цөөхөн байдаг. Тэгээд тэр нь үнэхээр ялгардаг болохоор за тэрэн дээр лалаад өгөндөө гэж бодож айгүйх бэлдсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэмцээний зохион байгуулагчдын зүгээс хассан. Яг явахын өмнөх өдрөлөөдөө хассан. Тэгээд би ер нь бол айгүйх гутарсан гэдэг. Яг өөрийгөө хамгийн сайн харуулж чадах байсан юм дээр маань хасчлаа гэдэг айгүйх одоо санаа зовж исэн. Тэгээд тэргээрээ хамгийн гол нь шууд шилдэг 18-д орох тэр ногоон карта авах учраас тэрэндээ айгүйх найдлага тавьжсэн байхгүй юу. Тэгээд очиод шалгаруултууд болоход за эхлээд фото чаленж боллоо. Тэр нь болохоор 60 секундын дотор одоо өөрийнхөө хүссэн позоор хүссэн одоо тэр гоё зураг авалтаа хийн. Тэгээд гол нь бид нарт тэрийг өмнө ерөөсөө хэлээгүй. Оо шууд хэлсэн юм шиг. Болтол нь хэлэхгүй байсан байхгүй юу. Тэгэл зохион байгуулагч нараас асуугаад байгаа шүү дээ. Яг яах вэ те би үсээ яаж бэлтгэв, нүрээ яаж бодох вэ те. Хувцаа яах вэ, ямар поз авах вэ те ингээд бэлтмээр байна. Та нар хэлээд өгөөч гэд би бүр хит хитэн хүнээс асууж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт л энийгээл
одоо яг болохоор л мэдэн дээ гэдэг байсан байхгүй юу? Ямар юм бэ дээ? Тэгээд надад ганц хийн төгсөн нь болохоор next stop модель шиг л болно шүү гэж хэлсэн. Тийм тэгээд би яг тэр нь болохоор за яг л ийм ямар нэгэн байдлаар ийм хугацаатай ч юм уу тийм нэг чаленж явах юм байна да гэж ойлгоод гэхдээ тэрэнд ч одоо бэлдэх боломж байхгүй. Тэгээд за ямар ч тач нөгөө зургийн алтан дээр бас хувцас бэлдэж авч явсан байсан байхгүй би. За яг энэ хувцасыг л өмсөл энэ маань онцгорол ингэндээ энэ гэдэг бодож исэн. Тэгтэл цаанаас нь бүгдэнд нь нэг брендийн хувцас өгсөн. Тийм тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар явах боломжгүй байсан. Давуу талаа гаргах боломжгүй. Яг эрт их шулгаж байгаа юм байна шүү дээ тий. Тэгээд тэр дундаас бас яг нөгөө өөртөө таарсан хувцас олж аваа. Тэгээд бас тэр ногоон өнгийн плажийг сонгосон хэцүү болсон. Яг тэр орчиндөө айгу таарсан байсан юм шиг надад санагцсан. Тэгээд миний арьсны өнгөнд ч гэсэн бас гоё таарсан юм шиг санагцсан. Тэгээд яг нөгөө тухайн газар дээр очиод тэгэл яг бас нэг хэцүү байсан юм. Би нөгөө нэг аз заяа гэд нэр аас гэр хэлж байгаа болохоор нэрнийхээ дарааллаар тий явсан. Монголын 10 жилийн санаа авсан юм бах та. Харин тэр гэхдээ би өөрөө ч гэсэн тэмцээнд шүүгчээр сууж хахад тэр бол айгүй их давуу тал биш болдог байхгүй юу? Голоор юм уу төгсгөлөөр байж л илүү өндөр ан авдаг байхгүй юу? Тэгээд тэрэн дээр бас ер нь бол айгүй гонсоож исэн гэх юм уу? Тэгээд зураг авалт яваад эхэлж хахад эхний 3 охин явж хахад би юм олж харсан юу байсан бэ гэхэлэр нөгөө нэг амар их 60 секундэндээ гой зураг авах гээд хитрхи хичээгээд амар олон үйлдэл хийгээд байсан байхгүй охтууд. Тэгээд 60 секундэд тэгэж олон поз авч олон үйлдэл хийх юм бол нөгөө гой зураг гарахгүй. Өмнө манай нөгөө Балчка найз топ модельд нэг топ модельд орж явахдаа бас ярьж исэн байхгүй юу. Ингээд хурдан хугацаанд гой зураг гаргахын тулд яг нэг үндсэн поз аваад тэрэн дээрээ ингээд жижиг деталь хөдлөжиж тэгжээ яг төгс гой зураг гард юм байлээ гэж ярьж исэн. Тэгээ яг тэр яриа тэр ч одоо баг 10 жилийн өмнө юм ярьж исэн. Яг толгоонд орж ирж байгаа байхгүй юу. Тэгэл за тэх ястай маань гэж бодоод тэгээд би олон поз авалгүйгээр нэг хифтэй поз аваад нэг зогсоо поз аваад тэгээд тэрэн дээрээ яг сайжруулаад яасан. Тэгээд тэгэнгүүт хүмүүс нөгөө нэг амар хичээхгүй байгаа юм шиг харагдсан юм шиг байгаа. Хичээж амар ингэж үйлдэл гаргахгүй. Тэгээд яг нөгөө үр дүн гараад ирсэн чинь миний зурагнаас ингээ 5 маш гоё зураг гарсан байсан. Хүмүүст яг өөр өөрөөс нь л та зарим нь 2, зарим нь 3 тажиг зураг гарсан байсан. Тэгэнгүүт яг ингээл миний зурагнууд гараад бид нар бөөндөө ингээд нөгөө нэг фото чаленж сууж яхад нэг зааланд бөөндөө суугаад тэгээд хажууд зохион байгуулагч нар шүүгч нар бүгдээрээ суугаад тэгээд хамт үзсэн байхгүй юу. Яг энэ явцыг үзээд тэгээд шилдэг гарсан зурагнуудаасаа сонгоод үзсэн. Тэгээд яг миний зураг гараад ирсэн чинь л шүүгч нар үзэгчэд бүгдээрээ шивэр авир гэж хэлсэн. Өмнө нь яг мисс өрсөд орж явах тэгчихсэн байхгүй. Үндэсний хувцсны гараа гарахад яг шивэр авир гэж хэлчихсэн. Тэгээ би алтан медаль авчихсан байхгүй. Тэгээ хүмүүс яг яг тэр мэдрэгцэн. Тэгээ нөгөө нэг юу гоё байна гэхэлэр вау гоё байна гэдэг юм хэлээ. Үнэхээр гоё санагдвал энэ ямар гоё юм бэ? Энэ юу яач вэ? Яг энэ гэж бодсон гэд хоорондоо шивэр авир гэж ярьдаг юм бэлээ. Тэгээ би яг тэр юун дээр за миний зураг гоё юм байна гэж бодсон байна. Тэгээд яг тэрний дараа зохион байгуулагч нар шүүгч нар бүгдээрээ үнэхээр гоё зураг авахсан байна. Мэргэжлийн модель бүр супер модель гэл супер модель нэр авсан. Тэгээд нөгөө нэг бүх шалгаруулалт маань нөгөө нэг санал асуулгад байсан шүү дээ. Тэгээ би фото юун дээр л за би яг авах гэж бодсон байхгүй юу. Тэгээд бид нар нөгөө нэг санал асуугаад саналаа өгөхдөө фото руугаа л санал өгсөн. Бид нар чи амар олон юм дээр санал өгж байгаа шүү дээ. Тэгээд яг үнэндээ бид нар цөөхүүлээ. Тэгээд бидний боломж бол тийм их биш. Тийм болохоор яг нэг л юм дээр анхаараа тэндээ санал өгье гэж бодсон. Тэгээ хамаг саналаа өгсөн боловч үнэхээр гүцэхгүй байсан. Монголчууд маар үнэхээр гоё санал өгсөн. Би бол маш их баярлсан. Тэр сүүлийн 3 өдөр монголчуудын маань дэмжлэг, тэр гоё урмын өгстэй тэгэл мөнгөөр санал өгж байгаа штэ. Тэгээд мөнгөөр санал өгж байхдаа тэр хэлж байгаа үгнүүд энэ бол бүр үнэхээр гоё байсан. Тэгээд яг тийм гоё мэдрэмжийг бол дахиж олон мэдрэхгүй байхаа гэж би бодсон. Тэгээд монголчуудаа бүгдэнд нь чин сэтгэлээсээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та нарынхаа энэ нормыг дааж явахад бол үнэхээр хичээнэ гэж бас хэлмээр байна. Тэгээд шалгаруулалтан дээр би бас ингэж монголчууд минь их дэмжиж яхад яана би орчдохгүй бол яана гэж аягүй хайж исэн. Тэгэл санал өгөөл яг харахад эхний гурлуу заашгүй эхний гурлаа орчлоо да би бас нөгөө шүүгчтэй хаюунд аягүй их найдажсэн байхгүй юу. Гоё байна, сайн байна гэжсэн болохоор сонгох бах та гэд. Тэгтээ ямар ч байсан саналаараа бас дутуу байж болохгүй гэж бодож исэн. Тэгэл яг 3-т орлоо гэж исэн чинь л октод араас төрөл ороод ирт юм лээ. Тэгэл яг финалийн өдөр хүртэл нөгөө хааж байгаа юм чинь. Тэгэл яг тэрний санаа зовоод байж исэн. Тэгээд яг нөгөө нэг тайзан дээр зогсож байхад фото чаленжтай л найдаа зогсож байгаа шүү дээ. Тэгээд фотогийн
Яг шалгаруулалт яагаад гэхэд би нөгөө камер хараад байгаа байхгүй юу. Камер чи нөгөө төрүүлж тосоод тэгээд нөгөө ингээ авч байгаа штэ. Төрүүлээ тэрийг мэдээд байгаа. Тэгээд харж ангууд над дээр ирдвэ. Тэгэл за болоогүй юм байна да гэж бодчихсон чинь Мьянмарын мис авсан. Мьянмар руу болохоор бас нөгөө нэг тийм баян орон биш ч гэсэн манайхыг бол хамаагүй олон хамтай. Тэгээд мистэй үнэхээр санал өгдөгөр алдартай байхгүй юу? Мисээ дэмждэг, хайртай. Тийм. Мисээ сонирхдаг. Тийм. Тэр салбарыг айгүй сонирхдаг. Тэгээд Мьянмар бол саналаараа гарч ирсэн байлээ. Тэгэл за одоо гэж бодож байгаа. Гэхдээ октод намайг runway challenge л аавна гэдээсэн байхгүй юу? Гэхдээ би бас нэг их найдлага тавихгүйсэн. Би ч бас тийм өндөр хүн биш шүү дээ. Тийм тэгээд тэнд бол бүр метр 80 эдтэй маш олон оролцогчдайсан. Тэгээд мэрэгчлийн модулууд зөндөө байсан. Тийм болохоор нэг их найдлага тавихгүйсэн. Тэгээд октодыг тэгж хэлэхлээр зүгээр намайг дэмжиж байгаа хтаа л гэд бодож исэн гэх юм уу. Тэгэл яг runway challenge-ийн одоо ялагчийг тодруулнаа гэдгсэн чинь камер над дээр ирдэг байхгүй юу? Тэгэл би бас айгүйх догтлол ингээл яана гэл байж итэл яг Монголиад за яг гэл дуудаад бас л яг ойлгох гэжсэн. Тэгэл за ойлгохгүй шүү гэл гараад араад ингэжээс за гэл. Тэгэл үнэхээр баяр багтал дүүрэн байсан да. Ямар гоё. Тэрнийхээ цаашиг бас ирсэн баг шиг байна тий. Ирсэн тийм. Өө ямар гоё юм бэ. За аль вэ чи хамт зургаад аравтаа бүр баяртай байх нэ. Тэгээ бас нөгөө шилдэг 18-д бас шалгарсан. Тэгээд тэр мөчд бас ямар хөө байв те. Тэгээд ер нь бол ингээд их сайхан зүйлсийг л одоо бид одоо мэдрэмжийн л бас одоо яриад сонсомоор байна те. Мэдрэмжүүдээс гоё хуваалцааж. Тэгэл ер нь бол сэтгэл маш их гоё амард юм лээ. Тэрнээс өмнөх одоо энэ яг 15 өдөр үргэлжилсэн шүү дээ. Тэрнээс мисийн тэмцээнд эхлэхээс өмнө ч гэсэн ингээл яг л юм. Дотор юм үргэлжийн сандрал тий. За тэрийгэ бэлдэг, гүц бэлтгэхийнсэн тэрийгэ дутуу яачлаа да энийгээ ингэчлээ тэгэл өдөр болгон яг юм үргэлж төгшүүртэй. Нөгөө манай соёсын багш хэлдэг байсан. Та нар нэг гал унтрагч гэлэх ингээд шалгалтаас шалгалтын хооронд тэ өмнө ингээл газ бэлдүүл ингэдэг гэдэг шиг. Тийм тэгэж яг хэлдэг байсан. Тэр л дотор санаанд ороод байсан. Яг өдөр болгон л ингээд бэлдэж очисон ч гэсэн өдөр болгон л яг гал унтрагч гэлээд юм байлаа. Тэгэл яг тэмцээний туршид маш их юм сандралтай. За тэрийг харуулчих юмсан, тэгэж хичээхийнсэн, тэгэж ингэхийнсэн гэл тэгэл яг шилдэг 18-д орлоо. Тэгээ үндсэн 2 шалгуулалтын нэгний эзэн боллоо гэдг нь л айгүй чухал надад санагдсан. Бүх охтууд маш их хичээж оролцож байгаа шүү дээ. Ер нь бүх юм дээр. Тэгэхэд үндсэн хоёулын дээр нь бол хүмүүс биччихсэн. Хоёулынгийнх нь ялагч байсан шүү гэд. Тэгэж хилүүлэх, тэгэж одоо ийм нөгөө гуйж гуйдаж авах гэдэг шүү дээ. Тэгэж авах мэдрэмж л үнэхээр гоё ялла. За ямар гоё юм бэ. Үнэхээр гоё. Өмнөөс нь догтлоо. Тэгээд ярьж байгаа сонсож байгаа. Би бүр ингээ хавт бүр ингээ ёо би ч өөрөө мис олчлоо гэж. Яхаар газаа юу бол үнэхээр гоё юм. Үнэхээр мундаг амжилтыг үзүүлээд ирсэн. Тэгээд бас дахин баяр хүргэе. Тэгээд үнэхээр бахархаж омгшиж харж байлаа. Тэгээд энэ тэмцээн ер нь таны бас те ирээдүйн зорилго, карьерт ер нь ямар шинэ хаалгыг ер нь нээсэн гэж бодож байна. Тэгээд биднээс нөө эфирийн цаг бас дуусах төгссөн юм. Гэс нөгөө догтлолтой ярьсараа тэгээд хамгийн сүүлчийн асуултаа энүүгээр асууч. Тэгээд ер нь бол ямар шинэ хаалгууд бас нээгдэж байна те тэр талаас ойдонтой болцол. За тэмцээний явцад бол ер нь монголоосч дээр маш олон гоё саналууд орж ирсэн. Тийм би ч одоо нэг жүжигчнэр ажиллаагүй бас нэлээд бодож байгаа. Тэгэнгүүт тайз дэлгэцийн маш олон уран бүтээлийн саналууд ирж байгаа. Тэгээд маш гоё уран бүтээлд орно гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол тэмцээн дээр бас нөгөө зөвхөн монголоос биш бас олон улсын маш олон фэнтэй болсон. Тэгээд тэр фэнүүд маань бол ерөөсөө үнэхээр мундаг байсан шүү. Бүх юм дээр төгсөсөн шүү. Одоо дараагийн тэмцээн дээр хармаар байна л гэсэн мессежүүд хамгийн их авч байгаа. Тэгээд нөгөө бас нөгөө юугаа ярмаар байна гэж бодсон юм байна. Нөгөө бүжиг дээр би бас нөгөө хамгийн урд зогссон. За. Тэгээд тэр чинь бас ингээд хүмүүс мэдгүй байгаа болохоос маш олон шатаралтай байж урд зогсож байгаа байхгүй юу? Бид нар эхлээд орохынхоо өмнө бүжгийн бичлэг тэмцээнээс явуулаад тэр бүжгээ бэлдээд би энд бас нэг бэлдэж амжааг байхгүй юу? Тэгээ би 3 хоногийн өмнө очисон. Тэгээ 3 хоногийн 2 шүн нойргүй хончиж бүжгээ бэлдсэн. Тэгээ бүжгээ бэлдээд бичлэгээ эхлээд явуулж байгаа. Тэгээ бичлэгээ явуулаад тэндээс ер нь бол юуг нь харсныг бол сайн мэдэхгүй байна. Ямар тач энийг чадах уугүй юу гэдгийг нь эхлээд харсан баг. Тэгээ дараа нь бүгдийг нь цуглуулж агаад бүх бүжиг дахиж заагаад тэгээд 10-10-аар нь аудишн явуулсан. Тэгээ аудишн явуулаад 10-10-аараа үзүүлээд тэгээ дараа нь сонгогдсон хэд байлаа да. Тэндээс дахиж аудишн явуулаад тэгээд тайзан дээр хэд хоногийн дараа дахиж аудишн явуулаад тэгжиж
урд хойно гарахыгаа зоогоод явсан. Тэгээд хамгийн урд би тэгээд миний хажууд манай Латины хаанх охин байла. Тэр охин болохоор мэрэгжлийн бүжигчин байсан. Тэгээд бит хоёр хамгийн урд зогссон. Тэгээд ер нь бол тэр бэлдэж байхад л октод ерөөсөө бүх юм дээр л хамгийн урд зогсгоол те өөрийгөө харуулах гал нэрээ харуулах гал. Тэгээд би чинь ер нь тийм хүн биш байхгүй юу? Айгүй ийм жоохон даруухан. Тэгэл бүгд урд гарч яхад хамгийн хойно бүжиглээ зогсож исэн. Тэгэл бүгдээрээ л яг ингээд зогсоол бүжиглэх гээл эхлэнгүүт бүгд л урагшаа дайрал ингээд. Октод бүр үнэхээр хичээж исэн. Тэгэл ямар ч тач бүх олон шалгуурыг даваад хамгийн урд зогсоо бүжиглсэн. Тэр маань ч гэсэн бас олон улсын миссийн тэмцээний шүүмжлэгт маш их таалагдсан. Тэгээд мэрэгжлийн бүжигчин байхаал гин зүгээр нэг тэмцээнд оролцох гэж ирээгүй байна. Бүр алах гэж ирсэн байна. Бүүм хийх гэж ирсэн байна гэсэн комментууд бүр маш их байсан. Тийм тэгээд бас нэг юм саяны асуултанд нь хариулахад нөгөө тэмцээнээс бас гоё олж авсан юм юу байсан бэ гэхлээр өөртөө эмэгтэй хүний хувьд өөртөө итгэлийг олж авсан нь хамгийн гоё байсан. Яа гоё юм бэ? Тийм. Тэгээд ер нь бол бас ээж болоод хүн чинь ингээд бас айгүйх тийм траума гэж ярьдаг шүү манайхан тийм. Тэгээд өөртөө итгэлээ айгүйх алддаг юм шиг санагддаг. Би ч гэсэн бас тэрийг тулсан. Тийм. Тэгээд сая тэмцээнд ороход бол үнэхээр өөртөө итгэлтэй байж чадах юм бол, хичээж чадах юм бол, зүтгэж чадах юм бол хүнд бол гоё сайхан бүх зүйл байдаг юм байна л гэдгийг ойлгож авсан. Тэгэхээр цаашдаа ч гэсэн бол бүх зүйл дээр өөртөө илүү итгэлтэй байна л гэж бодсон та. Йоо хамгийн сайхан зүйл нь энэ шүү дээ те. Яхаар хүн ер нь бит хоёроос өчигдөрхөө ярьжсэн бас нэг өөртөө итгэлтэй байдал ерөөсөө л хүний бүр хамгийн их амжилтыг, дур булаан байдлыг ч гэсэн бүр ингээд тодруулдаг гэж боддог. Тэгээд яг энэ талаар яриад яг хамгийн сайхан мэдрэмж бол миссийн тэмцээнд бас ороод эмхтэй хүний хувьд те. Тэгээд тэнд очоод шилдэг нь болоод тэгээ чаленжийн авраг нь болоод тэргээд яг ингээд ирэх мэдрэмж бүр ямар ч эмхтэй үний одоо эмхтэй үний одоо энэ чи юу гэдэг лээ эрэгтэй хүнд бол нэг омогшил ингэдэг эмхтэй үний одоо хамгийн эмхтэйлэг байдал те гоё ялгараад одоо бүр гарч ирдэг. Тэгээ угаасаа харагдаж байна. Би нөгөө нэг тэмцээнд орохын өмнө уулзсан. Тэгээ тэмцээнд орсны дараах уулз хоёр бол бүр ингээд ер нь дүрлж байна. Гэрэлтэж байна. Тэгээд орж ирсэн цагаас суулаад өөх Азаа гэрэлтэж байна. Бурхан мөр гэдэг гэж бодчихсон. Тэгээд цаашдаа бас ирээдүйд нь бас үнэхээр их хүлээж байгаа. Тэгээд одоо маш олон фэнүүд одоо Монголд ч гэсэн байгаа. Манай терминалын бол одоо бүгдээрээ л Мисс Азаагаа хараал хийж байгаа. Тэгээд за манай Азаа яасан бол нөгөө тэмцээний юу болж ийн гэж байгаа. Тэгээд бүгдээрээ бас дараагийн тэмцээнүүдийн бас хүлээж байгаа. Мэдээж хэрэг сая бол ярьж байгаа юм байна те. Гой гой телевизийн уран бүтээлүүд байгаа. Жүжигчнээ хийн гэж юм. Тэгээд энийг бол бас хүлээж ийн. Тэгээд энийг бид нар бас хүлээж байгаа гэдгийг бас санаад тэгээд бас амжилтыг маш хүсье. Би бүр нэг сандраад байна. Бүр ингэ хамт нэг юм догтлол авцсан чи бүр ингэ гой ингэ урандцсан хэлэх гэсэн чинь нэг цэцэн ч орох ойлоо. Тэгээд амжилт хүсье те. Өсгөөд бараа Тийм тэгээд ирээ цааш цааштай бүх уран бүтээл бүх тэмцээнүүдтэй саяны орсон тэмцээнээс улам илүү амжилтыг гаргаад улам илүү өөртөө итгэлээ олж аваад улам илүү гэрэлтээд ад жаргалыг мэдрээд явах болтугай гэж хүсэж байна. Бидний урилгыг авч хүлээж ирж бид хоёртой маш гоё энерги хуваалцаж маш гоё ярилцсан. Үнэхээр их баярлалаа. Урьсан бас терминалынхандаа маш их баярлалаа. Тэгээд тэмцээн явахаас ч өмнө намайг дэмжиж штэ айгүй гоё уран зориг харилцсан та нартай чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр. Баярлалаа. Yeah.